өөртөө байдаг өсгөд гутлуудаа харуулна. Тэгээд хамт байгаарай. За эхнийх нь болохоор ийм гутал байна. Би энийг аваад ерөөсөө өмсөөгөө. Яг гэвэл энийг ингээд өмсөд явангууд арталт нь ийм ямар ч уяа байхгүй болохоор надаа ингээд явхад айгүй хүндрэлтэй байдаг. Гэтэ ийм өсгий нь бол ийм жижиг. Тэг ер нь цаашдаа уяа олж аваад өмсөе гэж бодож байгаа. Ийм гутал байна. За дараагийнх нь болохоор нэг ийм сандал байна. Зуны энийг болохоор манай найзууд өмнө жилийн төрсөн өдрөөр авч өгчээсэн. Ийм Charles Gate-ийн гутал байгаа. За тэгээд энийг болохоор би энэ бол миний хамгийн их өмсдөг гутал. Яагаад гэвэл энэ хөлт амар ихтэйхэн би нэг ямар ч үед өмсөө явж чаддаг. Ер нь бол ийм яг жоо халтар болсон байна л та. Энийг бас би анх Шанхайд ирээд авч ирсэн яг бас Charles Gate. Дараагийн гутал болохоор нэг ийм гутал байна. Ийм улаан ултай. Тэгээ энийг би зүгээр л авмаар гэсэн болохоор авцсан. Тэгээ хамгийн гоё нь энэ би тообоогоос авсан нэг 100 үеийн оноор л авсан. Тэгээд энийг бол би саяхан авсан. Энийг би 2 удаа өмссөн. Энэ хүлд амар эвтэйхэн ч гэсэн ингээ удаан яваад ивэл өсгий амар өвтгөхөөр тийм гутал үлээ. Юм улаан өнгөтэй. Ийм гутал байна. Дараагийн гутал бол бас яг адилхан ийм сандал. Гэхдээ энэ ер нь бол хүл амар өвтгдөг санагцсан. Өсгийн ийм жижигхэн ч гэсэн ингээ өмсөө онгууд энэ уртлынх нь энэ утас нь амар жижигхэн болохоор ингээ өмсөө онгууд яг хоёр талаараа ингээ бариад амар өвдөд идэг. Энийг бол би нэг л өмс. Дараагийнх нь болохоор ийм гутал. Яа энэс амар тэнэгээ. Би энийг зүгээр мөнгө байхад амар хямдхан авсан байхгүй юу. Тэгээ хаяа гэж удаа хайж чаддгүй. Материал нь бүр амар муу. Тэгээ ингээд алхаад явангууд энэ өсгийн ийм хуванцар болохоор өмсөө ангууд ингээд хоёр тишээ холхиод нэг тийм амар сонин ер нь амар муу гутал. Би хайнаа. За энэ гутал бол бүр амар болцсон. Ингээ харангуут ер нь бол айгу удсан. Яг гэвэл энийг манай ээж өмсч чадгаа байлаа. Тэгээ би авч ирсэн байхгүй юу. Тэгээд нэг ийм гутал. Энэ бол хүлд амар эвтэйхэн. Энэ ийм амар өндөр өсгийдөө ч гэсэн ингээ өмсөө авахаар саяны тэр сандалнуудыг бодвол хамгийн эвтэйхэн нь ер нь бол энэ. Дараагийнх нь болохоор нэг ийм улаан гутал байна. Энэ жоохон тийм эмээ загвартай л та. Гэхдээ яг амар эвтэйхэн. Тэг би энийг нэг ер нь бол өсгийдөө гутал би нэг өмсдгүү л дээ. Гэхдээ ингээ аваад тахаар мэдээ зүгээр л авах дуртай. Би ерөөсөө өмсдгүү өсгийдөө гутал. Нэг ийм гутал. Энэс амар хөөрхөн байгаа. Тэгтээ жоохон эмгэн загвартай. Дараагийн гутал бол энэ байна. Энэний өсгийн ийм амар өндөр заяа. Тэгээд ер нь бол хүлд амар эвгүй. Ер нь бол шагаага мулт гიშгэж болох үс гутал. Ийм амар өндөр тэгснээ урталтай ийм юутай. Тэгээ энийг бол би нэг л өмсөж ирсэн. Зүгээр надад яг ийм нөгөө платформтой гутал байдаг болохоор би нэг авсан байхгүй юу. Дараагийн гутал бол нэг ийм гутал байна. Энэ бол хүлд амар эвтэйх юм билээ. Би нэг бас нэг л өмссөн баг. Тэгээ зүгээр нэг цагаан өвөг аваад тэрнтэйгээ хослуулах гад нэг ийм амар хөөрхөн гутал авсан. Энэ бол надад амар таалагддаг. Яг гоо дараагийнх нь болохоор нэг ийм гутал байна. Яа энэ бүр амар тэнэгээ. Би зүгээр хүмүүс амар аваад тахаар зүгээр трендэд байгаа тавцсан юм уу? Энийг бол би 2 л өмссөн. Бас тообоогоос аюу хямдтал. Гэхдээ энэ бол хүлд амар эвтэйхэн л юм билий. Ягаад гэвэл ийм бас эвтэйхэн гэдэг нь харагдаж байгаа. Яа. Дараагийнх нь болохоор нэг ийм гутал байна. Энэ бол миний хамгийн анхны өсгийдөө гутал. Ягаад гэвэл би нэг хонхны баяраараа гулжсэн ээжээрээ ийм энэ амар чамин тэгээд өсгийн ч гэсэн амар эвтэйхэн. Гэтэ ер нь бол эвтэйхэн гутал л та. Ийм гутал байна. Дараагийнх нь болохоор ийм нэг цагаан гутал байна. Энийг бол би 100 пис молоос авч ирсэн. Ийм
Энэ бас амар эвтэйхэн. Гэхдээ сүүлд нэг өмсгөд энэ нөгөө нэг ойдлон салцсан. Тэгэхээр ер нь бол жоохон чанаргүй. Гэхдээ ийм амар чамин хөөрхөн готл. Би энд амар дуртай. Энэ бүр амар зэвэн байгаа зү хардаа. Би энийг бол өмсөөгүй. Авснаас хойш яад саяхан авсан болохоор. Би ийм нөө үргэлжлүүлтэй готлоо болохоор энийг ер нь амар эвтэйхэн байна гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь ерөөсөө эвтэйхэн байгаагүй. Ягаад гэвэл ингээд доороос нь харахад үсгийн ийм амар нарийнхан тэгээд хажуудлаас харахад ийм үргэлжлүүлтэй байгаад байгаа боловч ингээд харангуут яг үсгэд готлог ийм нарийнхан болохоор энэ бол жоохон айгүй эвгүй юм билий. Бас яг ингээ хоёр тишээ ингээ гулчгнаад идэг. Тэгээ энийг би бол нэг л өмссөн юм байна. Гэтэ энийг харагдах байдал нь айгүй гоё. Урдтай ийм ус. Араагийнх нь болохоор нэг ийм цагаан гутал байна. Бас ийм сандал. Энийг бас би ерөөсөө өмсөг байгаа. Гэтэ өмсөн гэж бодоол. Энэ гэхдээ дандаа жоохон томдоод ирсэн. Би бол 38 өмсдөг байхгүй юу. Тэгээ 38 захиасан чинь энэ яг л 39 шиг ирсэн л дээ. Нэг ийм гутал байна. Дараагийнх нь болохоор ийм гутал байна. Энэ бол надад амар гой санагдаад байгаа хгүй. Яг л ингээ хажуудлаас харахад амар цэвэрхэн. Тэг ингээ уртлаас харахад ч гэсэн өөрхөн. Тэгснэ энүүгээр ингээ хуруунд гардаг цаа. Ийм даанч амар бас эвгүй. Яг л үргэлжлүүлтэй ч гэсэн ингээ харангуй. Угаасаа амар эвгүй. Тэгээ нэг ингээ өмсөө явангууд ер нь бол баг 30 минут хүрэхгүй миний хөл ингээд амар ядарчдаг. Ягаад гэвэл энэ уртлынх нь энэ нь миний хөлний яг тэр гол дэрэнгүүтээ ингээд хөлчөө ингэж өмсөж явахаар ийм дээшээ болох хэвээр шүү дээ. Тэнгүүт энэ нь ингээ миний хөлийг хатгаад амар өвтгөөддөг байхгүй. Тийм болохоор би энийг бол нэг л өмссөн. Дараагийнх нь болохоор бас амар хөл твтэйхэн ийм гутал байна. Амар cute. Сая би ингээд зуны бол өсгийдэ гутлнууд болон сандалнуудаа харуулчлаа. Одоо болохоор хавар намрын өсгийдэ гутлаа харуулна. Манай өөрөө ер нь ингээд амар тоосон дарагддаг болохоор ер нь бол гутлнууд маань амар тоостой. Тэгээ би ер нь арчаад л яваад л байна л та саянаас хойш. Тэгээ ер нь тоостой байвал би зааванд байна шин. Манай өөрөө яг ийм наран талтай байдаг хгүй юу. Тийм болохоор ингээд амар тоосонд дарагдсан байна. Яг л хавар намрын гутлчод би өмсөөгүй бараг 2-3 сар болж штий. За тэгээд дараагийн гутал бол нэг ийм гутал байна. Хавар намрынх. Энэ бол хөлбөр амар эвтэйхэн. Би нэг бол өмсөөд 2-3 цаг бол алхаж чаднаа. Ийм гутал байна. За дараагийн хавар намрын гутал бол ийм гутал байна. Энийг бол би ерөөсөө өмсөөгүй. Яг л нэг өмсөөд гарах гэсэн чинь хөлд амар эвтэйхэн болохоор би буцаж ороод эвтэйхэн биш шүү. Эвтэйхэн биш болохоор би буцаж ороод зэлсэн. Амар яг ингээ харангуйд айгүй эвтэйг харагч байна. Та чи ингээ өмсөө явангуут бүр нэг алхамч явж чадхааргүй тийм гутал эсэл л та. Яа эсвэл би ил чадахгүй байх л та. Дараагийнх нь болохоор нэг энэ байгаагүй ма би ингээд юмд хадгалсан бохгүй сая. Тэгсэн чи энэ ингээд ийм болцсон байна. Ийм гутал байна, ийм уртөрүүтэй. Энэ бол бүр амар эвтэйхэн. Би энийг бол 3-4 бол өмсөө явж исэн. Тэгээд би энэ гутал нь амар дуртай. Өнгөн ч гоё, бүх юм дээр зогсчихно. Яг хар гэвэл хар бол биш. Тэгээд ойртоо тарах юм бол ийм л гутал байна да. Дараагийн үзүүлэх 2 гутал бол миний хамгийн дуртай ер нь бол байн өмсөд явсан ч болохоор нэг тийм 2 гутал байгаа. Ягаад гэвэл загварамж гоё, өсгийн намхан хэрнээ ингээ өндөр харагдуулна. Тэгснээ хөлд амар эвтэйхэн. Ийм гутал байна. Ингээд харангууд үсгийн юм мөргөлж болох юм. Тэгээ ингээ амар хөрхөн цоочтай. Би энд бол амар хайртай. Энийг би тэгтээ сүүлд л авсан л да. Энийг би энийг л өмссөн. За тэгээд дараагийнх нь болохоор бас яг адилхан загвартай. Тэгтээ өнгөн өөр ийм гутал байна. Энийг бол би Playtime дээр нэг удаа өмсөж байсан. Тэгээд дахиад бас 2 удаа шоудад өмссөн. Ийм гутал. Эндээ бас таяах шиг юм төвжээтэй байсан. Гэхдээ ингээд салаад ахад би авцсан бохгүй юу ингээд төвжээг. Энэ ингээ ойртоо тарангуут ийм амар шигтгээтэй. Тэгээд үсгийн бас яг саяных шиг адилхан юм. Дараагийн гутал болохоор
Ийм гутал байна. Энэ бас хүлд амир өвтэйхэн. Энэ бүр ер нь бол нэлээд хуучирсан. Энэ ингээ харангуут гинж минж нэгэ харилцсан байгаа. Гэхдээ энэ гинжийг бол би өөрөө ч гэж энэ угаасаа манай ээжийн гуталхгүй. Ээж тэгээ надад өгсөн. Ийм гутал байна. Тэгээд ер нь бол баг ээж бол баг 5 6 жил өмссөн баха. Тэгээ би бол нэг 2 жил өмсөж байна. Тэгээ арт доор нь ийм юу наал юу лээ? Ийм эрзэн алгаад нэг ийм гутал байна. Ер нь бол гутлнуудаа танилцуулаад дуусчлаа. Тэгээд надад байгаа өсгийтэй гутлнууд бол эднэр байна. Тэгээд би гэхдээ ер нь нэг өсгийтэй гутал өмсч чаддгүй байхгүй юу? Яагаад гэвэл ингэж одоо би чи өөрийн гэсэн машингүй ингээ гадаад оронд байн өсгийтэй гутал өмсөн юм гэвэл хэцүү ш. Тийм болохоор байнга би ийм жижигхэн ийм флат ултай гутлнуудаа авч явдаг. Торн тэгээд нэг тийм л байна да. Баа.